Би яасан? Ядарсан уу эмэгтэйг? За юу, баярлалаа. Тэм учраас тэр бидэнд бүхний хэлэх албагүй. Энэ нь та хүн болгон дээр очиод залбируулах албатай гэсэн үг биш. Эсвэл хэн нэгэн иш үзүүлэгч танд юм хэлэх ёстой гэсэн үг биш. Мэдээж бид нар элчнэр болоод иш үзүүлэхийн байр суурин дээр босгогддог хүмүүс суурин дээр. Гэтэ Библи ерөөсөө тийм төрлийн иш үзүүлэхийн талаар яриаггүй. Огт яриаг байхгүй. Иш үзүүлэгч нараараа дамжуулаад ярьж байсан иш үзүүлгүүдийг та нар уншаад үзээрэй. Маргааш би чамд талах өгнө, нөгөөдөр би чамд дудаа өгнө. Тийм ерөөс яриаггүй. Дандаа ертөнд дэлхийн хувь тавилан, улс үндэсний хувь тавилан тийм ээ. Бүр нүсэр юм ярьж байгаа байхгүй юу? Тэгэхээр иш үзүүлэг гэдэг бол болох гэж байгаа үйл явдлын мэдээлэл биш. Харин түүнээс бидэнд өгч байгаа илчлэлт болж таарж байгаа. Тийм учраас бид энэ сургалтаа иш үзүүлгийн мөн чанартай гэж ярьдаг. Яагаад гэвэл өнөөдөр бурхан бидэнд өөрийгөө үнэхээр бидний эзэж бодож байгаагүй. Заримдаа хүүе яана та нар намайг орчуулга хийж байхад анзаарч байсан. Би заримдаа Филиппи амруу хараа бүр гайхаад ангаагаад бүр би өөрөө хүртэл бүр тэнцээ чинь бүр гачин болж байгаа юм чинь. Тэгэхээр ийм их ойлголтуудыг эвдсэн нүсэр хүчтэй далаацтайгаар өөрийгөө тэр илчлэн харуулж байгаа учраас бид нар сургалтаа иш үзүүл. Тэгэхээр иш үзүүлэг бол ийм зорилгоор хийгддэг байгаа байхгүй юу? Ийм зорилгоор хийгддэг. Хүн таны амьдралд иш үзүүлж болно. Та харин энийг авахтаа эзнээс заавал тодруулгыг авах хэрэгтэй. Ямар учиртай, юутай холбоотой. Тэгэхээр иш үзүүлэг буюу эзнээс үг ирээд илчлэлт ирэхэд тэр нь заавал тэр зорилготой холбогдсон байх хэрэгтэй. Заавал холбогдсон байх хэрэгтэй. Би дөнгөж итгэж болсон байхдаа тэр надад дандаа дэлхий харуулдаг байсан. Дэлхий дээгүүр явж байгаа том гал. Тэр галнаас нь айгуух цав цацраал унаал унсан газар айгуух шатдаг. Дараад нь ингээл нэг том гэрэл ингээл харуулдаг байсан. Тэгээ би тэр үедээ чи иш үзүүлэгч гэж мэддэггүй байсан, хинээс асуухаач мэддэггүй байсан. Тэгэл яанаас нэг дэлхийтэй холбоотой юм байна. Би өөрөө айгүй жижигэн дэлхийн том бурхан бүр тасраад алга болцсон. Тэгэхээр би иш үзүүлэг гэдэг энэ зүйл бол яг үнэндээ биднийг одоо тэр нэг бидэнд бэлтгэсэн зам гэдэг байгаа шүү дээ. Тэрийг алдахгүй байхад минь тусалдаг байхгүй юу? Тэр бидний тэгж удирдан авч явдаг. Тийм учраас өнөөдөр та хоёр хаана амьдрах вэ? Хинтээ нөхөрлөх үү? Хэнийг сүнсний хамтрагчаа болгох вэ? Энэ бүгдээ өнөөдөр бид нар сонгоно. Харамсалтай байсан ч гэсэн бид нар хэрэггүй хүмүүсийг явуулах хэрэгтэй болно. Авраамаас бурхан Лотыг холдуулсан шиг. Бид нар салхал хэрэгтэй болно. Миний замд одоо тийм явхад садаа болж байгаа юм. Бид нар өөрсдөө сайн мэдэхгүй гэж болно тэрийг. Авраамыг үнэндээ урагшлахт нь Лот бас аягүй асуудал тарьж эхэлсэн ба. Хоёулаа баян болоод хөрөнгөнд дийлдэхэ болоод. Тэгэхэд бурхан ерөөсөө шууд ажилсан ба. Тэгээ Авраамд мэрэгэн ухааныг өгсөн. Хүн бурхантай хамт энэ сонирхолтой юм алж хараа хийдүүлээ. Авраам бурхнаар өрөөгцөн хүн байсан тийм үү? Тэ? Маш хүчтэй өрөөлийг авсан шүү дээ. Чи чамаас би үндэстэн төрүүлээ зогсохгүй. Зөндөө олон үндэстэн чамаас гарна. Одоо та битээр сууж байна. Би чамайг өрөөнө. Одоо өрөөл гэж юу байдгийг тэргээр би чамайг өрөөнө. Лот бол түүний хажууд явж ирсэн. Бурхан Лотод бол амлаагүй. Гэхдээ Лот Авраамын садан байсан учраас бурхан бол яг ганцхан ингээл амраагийн дээр өрөөл унгаагаад энэхтийн дээр нарийнхан гоожуртай биш байхгүй юу? Далаацтай шүү дээ цаадаг чинь. Тэгэхээр Лот ч гэсэн маш их өрөөгдсөн. Гэхдээ садаа болчихсон. Авраам одоо бурхан бол зорилгоо харж байна шүү дээ, тий. Бурхан би уг нь Авраамаар ингээл үндэстнүүдийг өрөөлгөө гэсэн чинь ингээд Лот нь садаа болоод хадаа болохоос биш гэхгүй шүү дээ. Тэр зорилгоо хараад тэр зорилгодоо хүрэхин тулд тэр бүх юм аягүй сайхан зохицуулна шүү дээ. Тэгээд Авраам бурхантай хамт алхаж байсан учраас асуудлыг шийдэх мэрэгэн ухааныг олсон. Авраам Лотод хэлээгүү те. Чи одоо юу сони? Эцсийн бүлэг чи миний хүчээр явахгүй юу? Тэгчээ ч одоо яагаад байгаа? Би ийшээ явлаа. Тэгээд чи тийшээ яв гээгүй. Харин Авраам яг л хэлсэн тийм ээ. Ах トゥ хүмүүс муудалцах ёсгүй. Харин миний дүү ихлээд газраа сонго. Чиний явсан зүгийн эсрэг зүг рүү би явъя. Лот харсан шуналтай багийн яхад хамгийн сайхан гэснээр сонгоо паркийг алгуулсан. Авраам нөгөө тал руу явсан. Авраам бурхантай бид нар бурхантай хамт алхахад ямар ч асуудлыг шийдэж чадна. Хамаатан, садан одоо юу гэдэг тий. Ямар ч асуудлыг бид нар шийдэж чадна. Харин Лот салаа явсан. За Лотын талаар төмөр хэсэг ярилцъя. Лот бол Авраамтай хамт алхаж байсан. Түүний садан байсан учраас ёрын нэгэн байгаагүй. Лотыг бузар муухай байсан гэж болохгүй. Бурхныг мэдэн зэр чинь хөөе. Ахаасаа сурсан юм.
Тэгтээ Лотт зүрх сэтгэлийн хандлага байсан. Оюун санаачаас дажгүй ажиллаж байсан. Унсан хүний байр суурь бол ерөөсөө өөрийгөө аягүй хүчтэй өргөмжилж байсан. Лот явсан. Оо ямар гоё газар. Яа манай ах аягүй өгөөмөш азны коле хэлж байгаа дэр энэ газрыг авъя. За явжээ. Тэгээ тэр газрыг очсон чинь Содом Гомор гэж хот байсан. Оо хөгжил цэцгэлт гэж гачаа шүү дээ. Өнөөгийнхаар бол одоо тэгээд iPod гэж одоо хамаг юм байдаг тийм ээ. Машин тэрийг ерөөсөө амар одоо ерөөс Америкэн ч юм уу одоо бид нар ямар улсыг мөрөөддөг тэр шиг байсан гэсэн. Тийшээ очсон. Харин зөвхөн буруу газар очих юм бол тэр хүн маш их зовно. Бид нэр энийг Лотын амьдралаас сурах хэрэгтэй байхгүй юу? Бид нар заримдаа ингэдэж штэ. Бадаа энэ шиг буруу газар очиж амьдарчаал эзэн намайг өстэй юмд сургаж яах шиг байна ингэж та. Амар намайг сургаж байна. Жохоо ирүүл байх хэрэгтэй л дээ бид нар. Яагаад гэвэл Есүс хэлсэн штэ. Миний ачаа хөнгөө. Миний буулга амаргаан өвтгөхгүй гэсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр хичнээн хүнд байсан ч гэсэн бид нар тэрийг туулж чадаад байх юм бол тэр бидний байх ёстой газар энэ дотроосоо баяр хөөртэй байх. Сэтгэл амар тайван нутгалж байх юм. Бид нар мэдрэх ёстой ш. Юу л болж яасан тэгээд эзэн намайг зов гэж яах шиг байна гэсэн. Эзэн намайг энэ дотор Лот тэнд амьдэрсэн. Тэгээд тэр хотыг зөвхөн үнэхээр саналж байсан гэж дараад нь Библи хэлсэн байдаг. Маш их саналж байсан. Тэгээд нөгөө чинь тэнд амьдарч байхдаа нэг өдөр тэнгэр элчнэр ирж байгаа штэ бас аврах гээд штэ тийм ээ. Аврах гээд байсан. Тэгэхээр зөвхөн буруу газраа амьдрахаас маш их зовж дарчсан. За зовж дарчлаа зогсохгүй яах вэ гэхээр тэнгэр элчнэр тэдэд ирдээ. Тэгсэн чинь тэр хотынхын ягтад аяас чадвар нь дэлгэрэл нөгөөдөл чинь танаад ирсэн хүмүүсийг бид нар хүчинд нь ялах гээд ирдэг штэ тийм. Тэгэнгүүт Лот мэрэгэн ухаан олж байгаа юм. Ямар ухаан олсон бэ гэхээр би 2 охиноо өгье. Онгон 2 охиноо. Одоо энэ аав уу юу вэ? Миний 2 охины хүчинд бүхлөдөө хотын эрэгтэйчүүд ирчээд байхад чинь. Яг тэ зарим нэг одоо супер сүнслэг хүмүүсийн үед бол яа яста. Эзний тэнгэр элчин төлөө охиноо бурхан гэхдээ тийм үсээгүй. Яг л бурхан хэлдэг та нар төрсөн хөвгүүд огтоо молехийн талд гал дотор шатаалгадаг шүү. Харин би тэрийг шатаагаад ушаагаагүй бөгөөд тийм санаа миний оюун бодол дотор ч зурс хийгээгүй маа гэж. Бид нар бурхныг мэддэг учраас ингэж дэмэрэн балаардаг байгаа байхгүй. Тэгээд Лот 2 охиноо өгье гэсэн. Бурхны авралаар тэнгэр элчнэр юу гэж тэг 2 охиноо өг гэх хэвдээ өгөөгүй. Тэгээд тэнгэр элчнэр цаашаа бас Лотыг байдалд оруулж байгаа. Яв одоо энэ хотыг сөнөх гэж байна гэж. Тэгэнгүүт Лот охтуудтай хэлээд дараад нь хүргэн болох залуучуудтай хэлсэн чинь хүргцүүлэн тачсан төвхөрдөг гинэ. Одоо хадан болох гэж байгаа хүнийг онигоо ярьж яах гэж утсан болтой. Тэгээ эндээс юу харагдж байна гэхээр бас сүнслэг байр суурь дээр хэдийн нэгсэн байсан. Сүнслэг байр суурь. Одоо би та нарт ингээд сургаал зааж байгаа та нараас үгүй яа юм балаа ингээд хөхрөөд ивэл би би энэ хүмүүсийн үед бүр хэн ч биш юм байна гэж гараа явна шүү дээ. Тэгэхээр түүний хэлж байгаа үг амар одоо нухацтай үг байхад хүргэн болох залуучууд нь инээжсэн байгаа байхгүй. Тэгэхээр Лот ерөөсөө өөрт өгцөн байсан бүхний алдсан маа. Мэрэгэн ухаан байхгүй, байр суурь гэж ерөөсөө байхгүй. Тэгэхээр зөвхөн буруу газараа байдгийн гамшиг энэ. Маш зовлонтой амьдралыг туулан тэр хүн мэрэгэн ухаан байхгүй. Амьдралын ямар нэгэн асуудлыг шийдэхдээ дандаа маш тэнэг байдлаар өөртөө маш их гар цохролтойгоор одоо шийдэх нь шүү дээ. Тэгээд дээрэс нь ямар ч нэр хүнд байхгүй. Үхэн үхтлээ Есүсийн маанаг гэж үхнэ гэсэн. Хэн бидний Христчд гэж нэрлсэн. Бурхан хизээж биднээс миний христчин охин сувдаа явж штэ. Энэ одоо нөхрийн христчин баг гэдэг штэ. Гэхгүй. Харин тэр миний хүү, миний хайрт охин явж гин гэдэг байх. Христчин гэдэг нэрийг Антиох хотынхан өөртөө өгсөн. Итгэдэггүй хүмүүс өгсөн. Итгэдэггүй хүмүүс биднийг нэрлдэг нэр байдаг. Та тэрэнд нэг уйраад ингээд хуйлраад байх юм байхгүй. Тэр чинь итгэдэггүй хүмүүс биднийг дуудаж байгаа нэр, харин биднийг дууддаг нэр бол тэнд байдаг. Тэр биднийг төрөхөд тэнд бидний төрснийг эрчилгээ бэлдсэн бөгөөд тэр бидэнд нэрийг өгсөн байгаа. Тэр бидний амьдралыг төлөвлөсөн байгаа. Тэр бидэнд зорилгыг тавьсан байгаа. Зорилгодоо хүрэх чимийг бэлдсэн байгаа. Чим дээр нь бүх юм байгаа. Хамгаалалт тэ миний төрсэн аах эгч эмээ өвөө найз нөхөд салаад явах нийлээд нөхөрлөх бүх юм миний тэр зам дээр байж идэг. Тэгээд таныг тэр үгээрээ удирд илчилэн харуулж байгаа өөрийнхөө амьд үгээр удирддаг. Та тэр үгийг авахтаа зүг явж байгаагаа мэддэг. Та тэр үгийг авахтаа замаасаа гарцсан байгаагаа мэдээд буцаж хурж ирдэг.
Тэгэхээр иш үзүүлэг гэдэг бол өнөөдөр зүгээр чийстэй ингэж өрөөгдөх юм байна. Тэгэл одоо манайд гадаадас иржсэн иш үзүүлгийн чанартай үгэлжсэн хүмүүс бол ерөнхийдөө ихэнх нь тиймдээ би ч бас аваа хэд хэдэн үний орчуулга хийгээл явж байсан. Тэгээд дандаа цэцэглэн хөгжин тэ ста ингээл чамд одоо та нар нодлон жиштэй яг Кемпинскийд нэг пасторээс номлосон. Тэгээд тэн дээр юу гэсэн бэ гэхээр нэг эмэгтэй гаргаж ирээ залбираа тэгээд чиний асуудал ерөөсөө хэдэн сарын дотор гэлээдэ хэдэн хоногийн дотор ч гэлөө шийдэгдэх юм байна. Асар их хэмжээний мөнгө орж ирэх юм байна. Одоо хүртэл сураг байхгүй шүү дээ. Тэгэхээр тэр хүн бол ямар ч хариуцлага таацахгүй яваад өчөж байгаа байхгүй юу? Чиний олон хүнд юугаач ярьж авсан юм мэдэхгүй. Зүгээр л амбиц нь ярьдаг юм уу? Бид нар мэдэхгүй шүү дээ юу нь ярьдаг. Зүгээр л би юу сурч авсан бэ гэхээр бид нар болгоомжтой байх хэрэгтэй. Хэрэгтэй хэрэггүй хүн болгоны дор толгоогоо тавьж өгөө тэгэл залбируулаад иш үзүүлгийн үг авчихсан. Та чи өөрөө сүнстэй байгаа үстэй. Танд ариун сүнс өгөгдсөн ш товчлаад. Тэгээд таны туулах зам тэр хүн өтөөс өөр. Гэтэ эзэн үнэхээр хурж ирээ ярьдаг хүн би. Үнэхээр надад л ерөөсөө тийм сэтгэлэн хөгжин гэсэн иш үзүүлэг ирж байгаагүй. Гэтэ мэдээж хэрэг хүн хатан ч гэж ирээгүй л дээ. Амлаа өөр юм ярьдаг байсан учраас би шууд үнэмшдэг байхгүй юу? Харин цэцэрлэн хөгжин гэсэн бол яг нэг сэтгэл хөдлөхгүй байх юм. Угаасаа хүн болгоныг тэгжээд. Харин сүүлийн иш үзүүлэн нөр алаад байсан шүү дээ. Бурхан чамайг дастна. Амар олон удаа дастна. Галт хийгээл гаргаж ирээл дастна. Галт хийгээл гаргаж ирээл дастаа. Би ч бүр хурж байгаа юм чинь. Арайчтэй жижигхэн биетэй эмэгтэй хүн давтараад юу үлддэг юм. Би мэдээж намайг давтах тухай яриаг юм. Сүнсийг давтах тухай ярьсан байгаа. Би мэдж байгаа. Тэгэд үнэн гэж бодоод сүнс бүр яг үнэн гэж мэдээд байгаа яриад мэдхгүй би баярлахгүй л ямар төвхтэй юм бэ одоо тийм даттаа хийгээл гал руу шүү ядчих наа. Тэгэхээр тэр намайг байнга цэвэршүүлэх юм дундуур гаргана л гэсэн үг. Тэгээ бид нар бүгд түүнд ашиглагдахыг хүсэж гэнэ үү? Бид нар тэгвэл давтуулах хэрэгтэй, бид нар алангаа алдах хэрэгтэй, бид нар амтан босгох хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Тэгэхээр би энийг бол шууд иш үзүүлэх үг гэж хүлээж авсан тийм ээ. Та хүснээрээ хий. Миний махан би, миний оюун санаа таны өдөөс юу гэж дэмэх нь чухал биш. Харин та хий. Би бүр заримдаа ингээд айгүй хэцүү болоод ирэхээр бүр орилдсон шүү дээ. Тэгсэн да хийгээрээ ямар хамаатай хий баалан баста ямар л яагаад гэвэл би үнэхээр өөрийгөө үзэн ядчих. Өөрийнхөө энэ хуучин хүний энэ үлдэгдэл энэ балиар юм би энэ гэсэн үнэхээр дургуурж. Тэгэхээр бид нарт зориулсан тэр сайхан зорилго үнэндээ бол тэр биднийг давтаж, тэр биднийг хэлбэржүүлж, галан дундуур гаргаж шалгаж байгаа ч гэсэн энэ бүгд эцэстээ бидний сайнны төлөө юм аа. Бид нар түүнийг магтахад тэр нэг намайг магтаал ямар гоё дуулт юм бэ гэх биш гэсэн шүү дээ. Харин бид нар түүнийг магтахад бид өөрсдөө үндийж босож, бид өөрсдөө хүчрхэгжиж байдаг. Тэгвэл шиг бид нар түүнийг дуулууртаа дагж хахад бид нар хамгийн бага гар цохиролтойгоор хамгийн үдсгэлэнтэй сайхнаар өөрсдийгөө туулах ёстой замыг бүрэн хэмжээгээр нь туулж дуусна. Бид нар лот шиг байх шаардлагагүй. Ер нь бид нар зовх шаардлагагүй. Зовсон ч огт өөр. Энэ бол дандаа бидний дотоод зурчил, бидний дандаа оюун санаа, бидний зүрх сэтгэлийн хандлагуудтайгаа байлдаж байгаа, тэндээс үүдж байгаа өвдөлтүүд чинь байгаад байгаа ш. Тэр бидний энийг ялах юм бол бид нар цаашаа ахиад байна. Өөр та битэр цадаа болдог эмбгөөч гэж байхгүй. Сатан, диавол мэвол тий байгаа л та бид нар байгаа. Бид нар бүрэн хүчээр яад амрын ажил хийдэг юм байна. Өнөөдөр бид нар тий би малаж сууж хахад тэр бидний сүнсний өвөө болох тэр хүн тэгж ярьж. Гэхдээ зарим хүн ерөөс байнга чөтгөрийг хажуудаа хөтлөөстэй. Өглөө болоод эзэн минь үнэхээр та энэ өдрийг надад өгсөнд баярлалаа эзэн минь. Өнөөдөр ч сатан надтай тааралдвал та ястаа ингээд ялах хүчийг өгөөр гэж. Тэгээд хажуудаа хөтлөцөл байж байгаа байхгүй. Байнга л түүний нэрийг дуудаастай тэр чинь те. Одоо ингээд хэдэн хүн юм ярьж сувтаа гэж тэгээд энэ хүмүүс яагаад миний нэрийг байн дурсаад байгаа юм бэ? Сүүлдээ очиж асууна үстэй. Хүч та нар сувтаа гэдэг юм намаа яриад байгаа юм уу? Бид нар ч бүгд чөтгөр ярихгүй байх гэж арга байхгүй шүү дээ ер нь бол. Адгаадастаа чөтгөрөөс тийм архины сүнс дайраа тийм яасан юуны санаа зовнилын сүнс дайраа тэднээс бүгдээрээ нэртэй учраас нэрээ сонсоод энэ одоо яагаад нөгөө дахин яриад байгаа юм бэ гэж оцхоосоор аргагүй. Харин түүний төлөвлөгөөн дотор чөтгөрийн нэрч байхгүй. Түүний ажилч байхгүй. Тэр ерөөсө дурсагдаагүй. Түүний дурсамж ерөөсө байхгүй.